Хай манайхан дараагийн бичлэгэндээ тавтай морил өнөөдөр миний хонхны аяр байгаа. Тэгээд өчтөр хонхны байртай арьсаа бэлдээд Medicube брендийн юм унтлагын маскыг тавиад унтсан. Тэгээд энэ хуулахад бүр амар кайфтай байсан. Тэгээд арьсыг бол нэлээд чийшүүлж өгдөг, маш гоё бэлдэж өгдөг юм байлээ. Дараа нь чийшүүлэг үйлчлэгээтэй шит маск тавьж өгсөн. За нүүрэндээ маск тавьчаад тэгээд өсөө огочлаа. Манай энэ хавар 15-наас хойш халуун усгүй авахгүй дээ. Өчтөр өсчихчдээр цаг авсаж өсөө огож ороод ирээ гэсэн. Тэгээд сая хүү унтчихсан болохоор юм ярьж чадсангүй. Хоолоод ивсчээ. Зя. Ер нь өнөөдрийн бичлэг бүтээ гэж бодоод байна. Тэгээд бүгдээрээ өсөө ямар дэж янзлуулаад оо shit. За ямартэж ороолгоё да. Би өөр дандаа тийм хослолоо захиалаад байгаа. Ингэж байгаа хгүй юу? Та надаа ингэж өгч болох уу? Энэ төмөрнийх нь оронд зүгээр баандаг наах гэж байгаа хгүй юу. Тэр ингээ хар ирзэнүүдээр ингээл тэрүүн дээр нь би ягаан баандаг нагаал. Тийм үү. Гэтэ оролт нь юм биш ч үгүй. Оролт биш үү? Зүгээр энэ нэг бооцсон л. Боосон. Гэхдээ боосонгоо яахын тулд наа чи юм чам байх хэрэгтэй шүү дээ. Оролт нь. За та өөрөө мэд. Одоо л энэ бол ихгүй ярагдаад байгаа. Сургууль ойрхон болохоор ярихгүй л та. Тийм бүр тайв юм нүгэж. Хаадлууд явчихсан юм өөрөө зүгч юм. Мартчихжээ. Ороод зүхэс. Тэс бүр бүрэн байна. Өөр бүрх юм шиг. Ороод харин яаж зүөх вэ? Энэ дээр л хар хэсэг дээр л. Жогоо лагтчих юм уу? Айлхгүй. Жогоо ятлаа. Айгүй юу. Би ч бас асар хурдан шилжиж шүү дээ. Энэ ороод гарахгүй тий. Гардаг энэ ороод гардаг. За. Хүсэл хэлээдэгчээ. Жаад банка энэ дээр шүү тий. Хүй тэний дан сайц. 50 14 50 14 25 17 би нэг хаанбак ороод авыг дансаа авыг чи заавал гэр пресинг гэрээг авчир. Энэ ч юм чангалч уу. Тэгээ. Хэдийг шилжүүлээ. За. Өтрийг 25 тал. Энэ нөгөө гүнжин төгрөө ороод ийм биш болов уу? Өгөн купетийг нь авчиг гэж бодсон. Купетинд 1% авд юм шүү. Үгүй хаа тийм үү? Хэдий лүүрийн хичээлтэй. Одоо харин юу хаанбак тэггүй байж байгаа одоо сэдийн шинжилгээтэй тийм болцсон уу? Эсвэл бичээд тавьчихё наа чи. Гар мараас юм зээл. Намтад хаяа замбал төрөгч хайржил халтаад. Хүүдээ мик өгсөн байсан чинь яг бишгэлний арын хоолон дээр хүүгийн Google-тэйний дуу муу бичигдсэн байсан учраас одоо ингээд хоолой дэвсээд мейкапа тайлбарлаад явчаа. Гаднаас орж ирсэн учраас арьсаа дахиад тонрөөрөө арчаад дахиад серумыг түрхэд арьсаа бэлдэж өгсөн баа. Хамгийн эхлээд нь праймера тавина. Миний хувьд Biotimic-ийн праймер хэрэгэлдэг. Праймера тавьж гинэ. Одоо ингээд харахвал 29 тогны эртээсэн баггүй дээ би бүр амар сүлд бэлдэж эхлээд би хонхнойрынхаа өмнөх хоройн хумсаа бодуулаад тэгээ нөгөө нүур бодолтын цаг маг ерөнхийдөө авах ямар ч боломжгүй байсан. Яадлаар ажил амар ихтэй. Тэгээд ямар ч тач үсчингээр ороолуулаад тэгээд өөрөө нүрээ бодчихъя гэж шийдсэн. Явах тээ одоо тэгээ чадгал юм чинь.
Тобоос палаж төпөл хоёроо нэлээд үнэтэй авсан боловч палажаа өмсөж чадаагүй. Тэгээд тэгээ угаасаа сургууль дээр л үйл ажиллагаатай байсан болохоор дээлтэйгээ явсаар байгаа тарсан. Тэгээд өөртөө хуваараа талбай орсон чинь талбай дээр ихийн одон тарааж исэн болохоор бүр пик заяа бүр зураг авахлах ямар ч боломжгүй. Тэгээд сургууль дээр нэг гэр бүлийнхнаараа хэдэн ширхэг зураг таруулаа. Тэгээд талбай дээр нэг жоохон зураг таруулаад тэгээд найзынхаа аав болон найзуудтай хоол идээд тэгээд ерөнхийдөө ингээд төсөлтийн маань үйл ажиллагаа дууссан. Амар уйдгартай байсан. Жижигхэн сургууль болохоор ерөнхийдөө төсөлтийн үйл ажиллагаа амар уйдгартай болсон гэж бодож байгаа. Тэгээд хитрхи амар бэлдэж үнтэй дресс гутал авсандаа ерөнхийдөө бол яг дараа нь амар харамссан. Дээл бас ерөнхийдөө амар үнэтэй байсан. Ерөнхийдөө шин дээлнүү 500-600 мянган төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд би шин дээл авч өмсөх юм бол ямар ч бодол байгаагүй. Тэгээд хадам ээжт маань байдаг 2 дээлийг авчруулад тэгээд ягаан нь бүр яг аим хурхан харагдчихсан учраас хадам ээжийн дээлийг өмссөн байгаа. За энэ дээр болохоор миний сүүлийн үед хийгээд байгаа сүүдэр тавилт байгаа. Яг ингээд нүдэн дээрээ ингээд тавиад бүх сүүдрийнхаа уусгалтуудыг нийлүүлээд тавихаар надад амар гоё харагдаад нүур амар жигд харагдаад байгаа юм шиг харагдаж байгаа учраас сүүлийн үед нэг иймэрхүү сүдэр тавиад байгаагаа л танарт харуулад тэрийг амар тайлбарлаад ах шиг байна. Тэгээ бодолтынхаа дундаас бас сайн бичиж авч чадаагүй яа тэгэхээр амар яарад байсан. Хоцорсон хэрнээ ингээд амар 50 нүрэ бодол суугаад байсан байхгүй юу. Тэндээс манай найз нүрэ бодолчод орж ирж байна. Цараа ёо аим хурх магадтэй. Бүрстэ гой бодолцсон. Ийм хурх охиндоо өдөржингөө явсан. Бас 4 жил найзлсан. We invite Professor of the Department of Language to the stage. Ансчансын баяр жагсан алтан цэцгийн Амбатар Сэрэнд оржийн Гарма Риммерд оржийн Гэрэлт Батөрцгийн Мишель Оюнбаатрын Оюнга Сүхбаатрын Хонхонцэг та бүхнийг хүндэтгэлийн тайцнаа урьж байна. хүндэтгэлийн тайцнаа урьж байна. Бүдэрээ улааччихё. Гэрэтийн техникийн төгсөгчд байна. За ингээд ирэх хэдэн жилийн анх хоёр Бүрэн доржийн баяр сайхан. Баяр төргийн баясгалан. Цэрэнбатын баясгал. Модерэтний Батшиг. Нагаржалын Бямбишиг.
За төгсөнд нь баяр хүргэе. Йой. Амар хөрхөн. Оройн гадуур явж агаад амар хөрхөн хүнтэй таарад тэгээ амар хөрхөн хүнтэй уулзаад орой жонгоо гоё оройг өнгөрүүлсэн юм ба штэ.